сайн байна уу? Наас харуул гэдэг Чүмбүг их сургуулийн эдийн засгийн тэнхимийн 2 дугаар курсын оюутан байна. Тэгэхээр та бүхэнтэйгээ цуг сургуулийнхаа кампусаар хамтдаа явцгаая. Миний хувьд бол энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь гэвэл би багахаасаа эхлээд математик, IQ, тиймэрхүү тооны чиглэлийн амар их сонирхдаг, тийм сургалтанд амар их явдаг хүүхэд байсан. Миний хувьд бол манай ээж маань ч гэсэн ийм эдийн засгийн мэргэжлээр төгссөн байдаг. Жохон бахаасаа хулаад хийж байгаа ажлын хүртэл надад амар сонирхолтой санагддаг байсан. Тэгээд түүнээс цааш анги их тохсон, том болох тусам миний амьдралд энэ тоо, эдийн засаг энэ бүгд яг л хамт байгаад байгаа юм шиг санагдаад тэгээд эдийн засагч гэдэг буюу энэ мэргэжлийг сонгоод одоогоор энэ Чүмбүг их сургуультаас оролцож байгаа. Манай сургууль нь улсын сургууль болохоор хувийн сургуулиудыг бодвол төлбөрийн хувьд харьцангуй бага байдаг. Манай эдийн засгийн тэнхимэн сая төлбөрийн хувьд сая 900-аас 2 сая оны хооронд хэлбэлцдэг байгаа. Манай сургуулийн дотор байрны хувьд төлбөр нь семестрийн сая 100-аас сая 300-ийн хооронд хоолтой болон хоолгүйгээс хамаарат хэлбэлцдэг. Манай сургуулийн хувьд бол сургуулийнхаа давуу тал нь гэвэл нэгт улсын сургууль байгаа. Улсын сургууль гэдэг нь төлбөрийн хувьд та нарт бүгдэнд нь боломжтой байна гэсэн үг байгаа. Хоёр дахь нь гэвэл гадаад оюутнууд руугаа чиглэж ажилтдаг үйл ажиллагаанууд надад маш их таалагддаг. Энэ гадаад хүүхдүүдийн сурлагын яажийн яг юу хэрэгтэй байгаа, ингээд орчиндөө тасахын тулд яг ийм үйл ажиллагаа хийвэл энэ хүүхдүүдийг ингэж оролцуулбал маш их тэмтэй байх хэрэгтэй байх гэдэг тал дээр байнга ингээд бидэрлөө мэйл явуулж шууд харьцдаг талд нь надад амар их таалагддаг. Гуравдугаард нь гэвэл миний дуртай багш нартай амар дуртай. Яг бол багш нар яг энэ хүүхэд хичээж чадж гинөө гэдгийг маш их зөвөр үнэлж чаддаг. Хичээж чадчихвэл ингээд за чиний эн чинь ингээд болж энэ нь болохгүй байна. Ингээд мэйлээр надлуу мэдэхгүй байгаа юм явуулаад өгөөрэй. Би чанд ингээд туслаад өгье, тэгээд туслаад өгье гэдэг яг ийм санаа зовох зүйлгүйгээр багш нараасаа бүх юмаа ингээд асуугаад туслаад дэмжлэг аваад цаашдаа ирээдүгөө ч гэсэн ингээд ярилцаа төлөвлөгөө гаргахад ч гэсэн хамаагүй их тус тэмдэг болж өгдөгт нь амар таалагддаг. Миний хувьд бол Солонгос хэлийг 12 дугаар ангиасаа суралцаж эхэлсэн байгаа. Боломж сургалтын төвийн уянгаа агчдэр 1-р төвшнөөс нь ахуулаад топгийн анги хүртэл нь суралцаад топгийнхаа оноог амжилттай аваад сургуулийнхаа бичиг баримтыг бүрдүүлээд сургуульд хэлсэн байгаа. Миний зүгээс зуучлуулсан үйл явц маань гэвэл би 12 дугаар ангиад төгсөөд шууд боломж сургалтын төвөндөө очиж өөрөө сонгосон мэргэжил сонгосон сургууль гэх мэт зүйлүүдээ ярилцаад ингээд тэр дүнд үр дүнгээсээ 3 сургууль сонгосон байгаа. 3 сургуулаа сонгоод бичиг баримтаа бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүгдийг бүрдүүлээд явуулсан байгаа. Тэгээд гурвууланд нь тэнцээд өөрийнхөө сэтгэл таарсан сургууль буюу одоо байгаа манай сургууль Чүмбүг ТК дээрээ сонгоод ирсэн. Сонгож явах үйл явцтай зөвлөгөө гэвэл яг сургуулаа сайн судлах хэрэгтэй, мэрэгчлэн байгаа үгүй амар сайн судлах хэрэгтэй, хоорондоо сайн ярилцах, бас дээрэс нь сайжлагаа ороод цаг тухайд нь юмнуудаа шалгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр миний зүгээс зөвлөгөө гэвэл солонгос хэл сурж байгаа хүүхдүүдтэй өгөх зөвлөгөө гэвэл хичээлээ яг цаг тухайд нь хий. Өөрийнхөө арга барилд харуулаад хийжэл ялангуяа шинэ үгээ бүр хичээжлэх хэрэгтэй. Хаягдуулгүйгээр дараачих нь гэвэл топгийн шалгалтандаа яг сонсох унших бичгээ бүгдийг энэ тэнцүү бэлдэх хэрэгтэй гэж бодож байна. Тэр нь амар чухал байдаг. Гурт нь гэвэл солонгос хүнтэй ярих цагаа талаад ингээд яриул шал өөр байдаг. Тийм болохоор яг солонгос хүний ярианы темп, үг хэллэг нь ямар байдгийг гэдгийг нэвтрүүлэг дуу тийм юмнуудаас амар их сонсоосоо мэдээсээ судлаасаа л гэж хүсэж байна.